Өвсгөл аймгийн Мөрөн сумын Мөрөн 11-р цэцэрлэгийн хамтын оролцоо хамтын амжилт мэргэжлийн багш нарын бүлэг. Суралцгууд суурилсан мэргэжлийн багш нарын бүлэг маань эрхлэгч, арга зүйч, бүлгийн 6 багш, хөгжим биеийн тамирын багш гэсэн 10 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Бидний зорилго багш эцэг их асран хамгаалагчийн оролцоотой хүүхдийн суралцах чадварыг хөгжүүлэх. Хүрэх үр дүн маань хүүхэд бие даан суралцаж альвааг бүтээлчээр сэтгэн бусдаа хамтран ажиллаж чаддаг болно. 2025-аас 2026 оны хичээлийн жилд багш сурагч бүрд ямар бэрхшээл тулгарч байгааг ирэмлэн тулгымцсан асуудлаа дэвшүүллээ. Хүүхдийн хэл ярианы хөгжлийг үнэлэх арга зүйгээр 3-5 настай хүүхдүүдэд үнэлж үзэхэд үгийн нөөц бага, идэвхтэй ярих чадамж бага, номтой харилцах чадамж бага, сонсох утгыг нь ойлгох чадамж дундаж гэж гарсан байна. Гэр бүлийн орчинд эцэг их хүүхдийнхээ хэл ярианы хөгжлийг дэмжихэд оруулж буй оролцоо болон тэдний хөгжил хамгааллын талаар урьдчилан сэргийлэх зорилгоор эрсдлийн үнэлгээг хийхэд эцэг эхийн оролцоо хүүхдэд зориулах цаг хугацаа хангалтгүй байгаа нь илэрсэн. Тиймээс бид багш, эцэг их, асран хамгаалагчийн оролцоотойгоор төсөлт үйл ажиллагааг шат дараатай зохион байгуулахаар шийдэлд хүрлээ. Төсөлт үйл ажиллагаагаар дамжуулан бэлтгэл А, Б бүлгийн хүүхдүүдийн ярих чадварыг дэмжих зорилготойгоор 2-7 хоногийн хугацаатай төсөлт суурилсан арга зүйгээр хэрэгжүүллээ. Судалгаанд үндэслэн төсөлт үйл ажиллагаагаа төлөвлөн Малчны хот руу аялалд гарлаа. Ааруул төсөлт үйл ажиллагааны явцад хүүхдийн үгийн нөөц, идэвхтэй ярих чадамжийг нэмэгдүүлэх, номтой харилцах утгыг ойлгож сонсох, тодорхой сэдвээр санаа бодлоо илэрхийлж идэвхтэй ярилцах үйл ажиллагаануудыг төлөвлөн хэрэгжүүлж хүрсэн түвшингөөс тооцож үзэхэд 3-аас 29% агцтай болсон байна.